Бямби Эрдэнэ туяа гэдэг би их нартын тусгай хамгаалалт газрын аялал жуулчлал сургууль судалгаа хариуцсан мэргэжилтэн байна. Доор тусгай хамгаалалт газрын хамгаалтын захиргаанд 8 дахь төвлөртөд ажиллаж байна. Экологч, биологч мэргэжилтэй. Тусгай хамгаалалт газар нь ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран бага ангийн хүүхдүүд экологийн боловсрол олгох сургуульд үйл ажиллагааг дадлага ажлуудыг хийдэг. Үүний нэг нь болохоор 4-р ангийн хүн ба орчин хичээл дээр орон нутгийн жишгээр байжуулсан хөтөлбөрөөр хэрэгжүүлж исэн. Энэ тусгай хамгаалалт газарт амьдардаг амьтан ургамал экосистемийг дадлага ажил хийлгэж үзүүлж исэн маш үр дүнтэй байсан. Одоо энэ хичээлийн энэ сургалтын хөтөлбөрийг өөр бусад хүүхдүүдэд заахад бэлэн байна. Тусгай хамгаалалттай газрын өргөмс тогтцтой хадам зохио, горих булган энд амьдарч байгаа амьтдын амьдрах таатай нөхцөл бүрдүүлж өгдөг. Манай хамгаалтын захиргаан онцлог баримтлагдаг зарчим маань судалгаанд суурилсан хамгааллын үйл ажиллагаа явуулахыг хичээдэг. Үүн дээр болохоор судалгааны хамгаалтын захиргаандаа судалгааны төвтэй болсон маань одоо 30-аад жилийн мониторинг судалгааны баг ажиллаж байна. Их нартын тусгай хамгаалалт газар нь 2017 оноос эхлэн олон талд оролцоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний нэг нь болохоор орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 5-р ангийн сурагчдыг жил бүр 6 сард тусгай хамгаалалт газраар аялуулан байгаль орчныг хамгаалах, амтнд танин мэдэх эко аяллыг зохион байгуулдаг.